яг хөө зарчим нь өөрөө миний хувьд бол буруу явж ин гэж үзэж байна. Яагаад тэгэхээр уг нь бол шүүгч бус гишүүний цалингийн түүгээрээ тогтоох эрхийг өгөх тогтоол орж ирэх ёстой байсан болохоос биш цалингийн нэмэх тогтоол биш байхгүй да. Уг нь бол яг алдааг засах гэж байгаа бол. Гэтэл ингээд нилээд одоо явчихсан өнөөдөр чи одоо 6 сарын 26 тэгээд нэг байгууллагын зарим цөөхөн хэцгийн одоо хүний цалингийн хэмжээг шинжилэн тогтоох ийм асуудлыг улсын их хурл өнөөдөр оруулж байгаа нь бусдын одоо өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхгүй хэнийг давуу байдал үүсгэж байгаа асуудал болчихж байгаа байхгүй. Тэгэхээр санаа зөв боловч арга нь бол буруу байна гэж хэлмээр байна. Уг нь бол өөрсдөө тогтоох эрхтэй шүүгчийн одоо цалингийн өөрсдөө тогтоох эрхтэй бол тэр эрхийг нь шүүгч бус гишүүн дээр л өгөх ийм тогтоол байсан бол хинч барьцахгүй. Гэтэл тэр эрх нь байхгүй байгаа учраас бид нар одоо цалингийн тогтоож байна гэж одоо энэ хүмүүсийн цалингийн асуудлыг одоо 800 мянган төгрөгөөр нэмэгдүүлж штэ. Одоо бусдаас ямар өндөр байгаа вэ? Тэгээ тэрийг дахиад нэмэгдүүлээд эн чинь бусдад ямар одоо дохио өгч ийнү гэхлээр улсын их хурл зөвхөн шүүгчдэд л анхаард юм байна гэдэг ийм асуудал одоо ийм дохио өгч байгаа байхгүй. Тэгээд за одоо яа гэх вэ ингээд ороод ирсэн юм байна. Гэхдээ манай одоо хандлага өөрөө буруу байна. Энэ цалин хөлсний ер нь ингээд нэгдсэн бодлого явуулаад тэг бүх байгууллагуудаа нэгэн адил харж яахгүй бол ээж аав өөрийнхөө хүүхдүүдийг ялгарлаж байгаатай яг адилхан. Зарим байгууллагууд нь чимээгүй байдаг учраас, жагсдаггүй учраас, гомдол мэдүүлдэггүй учраас бага цалинтай. Тэгээ одоо хүртэл ингээд бага цалинтай хിവэрээ явж байгаа. Гэтэл тэгээд маш өндөр одоо зөрүү үүссэн асуудлууд байгаа. Тэгээд энэ дээр л одоо анхаараасаа гэж энэ үнгийг хэллээ. За үг хэллээ.